Ихэвчлэн би ийм зүйлийг хэрэгэлдэг ба хэрэг би гадуур гараад ямар нэгэн влог төрлийн бичлэг хийх гэж байгаа бол эсвэл тайм лапс хийх гэж байгаа бол гар утсаар хийх гэж байгаа бол ихэвчлэн иймэрхүү тогтоогч хэрэгэлдэг байгаа гэсэн үг. Гэхдээ ийм зүйл хэрэглэсний сул тал нь болохоор чи зөвхөн бичлэгээ эсвэл тайм лапс нэг зүгрүүлэх юм. Тэгэхээр баг зэрэг өөдгөртэй гэсэн үг. Илүүтэйгээр би баруун тишээ эсвэл зүүн тишээ ингэж хөдөлж байгаа тайм лапс хийхийг хүсэж байгаа учраас энэ асуудлыг би шийдэх хэрэгтэй байсан. Өөртөө ямар нэгэн гимбал авъя гэж бодсон байгаа. Би өөртөө Gadget Shop-оос гимбал авсан байгаа. Тухайн гимбал нь болохоор Zhiyun Smooth X гэдэг Zhiyun брендийн Smooth X гэдэг загварын гимбал юм байгаа. Zhiyun. Чи яаж унших вэ? За комент хэсэгт бичээд үлдээгээрэй. Би бол Zhiyun гэж унших юм. Окей, Zhiyun брендийн Smooth X гэдэг загварын гимбал авсан байгаа. Энэ гимбалыг авсан шалтгаан нь болохоор энэ маш жижигхэн. Чиний карманд ч багтах юм байгаа. Хэмжээ нь хамгийн ихний шалтгаан. Яг бол би зүгээр гар утасныхаа дүрсийг тогтворжуулахын тулд дахиад нэг цүнхтэй юм бариад яваад амиргүй зөвхөн камерын цүнхнийхээ нэг бууланд шийдчихлээ эсвэл кермалуугаа хийчлээ тэгэл болоо. Нэг цэнгэлээ кермандаа хийлээ тэгэл болоо. Яг үл элдэн янзын цүнхнүүд надад маш ихээр цуглараад байгаа учраас би ийм юм дахиад цүнх авч явах ямар ч хүсэл алга. Тийм учраас энийг сонгосон ихний шалтгаан болохоор хэмжээ юм байгаа маш жижиг. Би та нарт харьцуулаад үзүүлье. Энэ болохоор энгийн гар утас, энэ болохоор гимбал. Энийг авах болсон хоёр дахь гол шалтгаан нь болохоор үн юм байгаа. Би баримтаа шалах хэрэгтэй. Ямар ч гэсэн би ийм үнээр авсан. Урд нь болохоор ийм үнэтэй байсан байгаа. Би чаага бичлэг үзэх үеэр болохоор энэ тэгээд үн оруулчихна гэсэн. Гар утасны гимбалын дундаж үн нэг 350 мянга орчим байгаа бах. Тэгвэл энэ болохоор маш хямдхан. Тийм учраас энэ миний үнийг сонгох болсон хоёр дахь шалтгаан нь үн юм байгаа. Энэ гимбалыг сонгох болсон гурав дахь шалтгаан нь болохоор энэ болохоор сундаг юм байгаа. Сундаг учраас чи хэрвээ өөрийнхөө бичлэгийг хийх гэж байгаа өөрөөсөө гадна хажуучин яваа хүний бичлэгийг хийх гэж байгаа зураг дарахж байгаа бол чи энийгээ сунгаад гараа сунгахад хангалттай хэмжээний 1 кадр та хоёр багтчихна гэсэн үг. Дараагийн дөрөв дэх энэ гимбалын давуу тал нь болохоор хэрэглэхэд маш хялбар. Энд ердөөсөө 3 товчлуур байгаа. Энд нэг товчлуур, энэ зум хийдэг товчлуур юм байгаа. Энэ зум хийдэг товчлуур бол мэдээж дижитал зум. Хэрвээ чи зумлэх юм бол чи дүрсний чинь чанар алдагдана гэсэн. Тийм учраас би бол энийг хизээш хэрэглэхгүй. Эндээ маш энгийн joystickтэй байгаа. Эндээ бичлэг хийх товчлуур, эндээ болохоор горим шилжүүлэх товчлуур. Тэгээ болоо гэсэн. Эндээ асаах унтраах товчлуур, энэнийхээ хажууд болохоор батарейныхын түвшинг харуулсан гэрлийн индикатортой байгаа. Нөгөө талдаа цэнэглэх Type-C. Үндсэн батарей нь болохоор энэ дотор байгаа. Тэгээ болоо. Энэ гимбалыг хэрэглэхэд маш хялбар учраас миний энийг сонгох болсон дөрөв дэх шалтгаан хэрэглээ. Энэ гимбалыг сонгох болсон 5 дахь давуу тал нь болохоор ZY Cam гэдэг аппликейшн юм байгаа. Тус аппликейшн iPhone дээр байгаа, Android дээр байгаа. Тийм учраас гар утсан дээрээ татаж суулгаад тэр аппликейшнаараа гимбалтайгаа гар утсаа холбочих юм бол энэ face tracking функцтэй байгаа. Нэг өсөндөө чиний нүрийг дагаад эргэлтэнэ гэсэн үг. Чи гар утсаа гимбалн дээр тогтоолоо, гимбала суурин дээр тогтоолоо. Тэгээ чи өөрийнхөө бичлэгийг хийж байгаа бол чамайг дагаад гимбал чи хөдлөөд гэсэн үг. Миний бодлоор бол энэ бол гайхалтай функц гэж бодож байна. Хэрвээ чи влог хийдэг бол, хэрвээ чи ямар нэгэн хичээл заадаг бол, ямар нэгэн зүйл хийдэг бол энэ чиний нүрийг чинь дагаад хөдлөөд авах учраас хамаагүй ажлыг чи хэлбэр болгоно гэсэн үг. Окей, тэгэхээр энэ гимбалын таалагдж байгаа 5 шалтгаан энэ байсан бол мэдээж таалагдахгүй зүйл байгаа. Тэр нь эхний зүйл нь болохоор энэ гимбал 3 тэнхлэгт биш 2 тэнхлэгт юм байгаа. 3 тэнхлэгт дүрс тэнцвэржүүлэгчд нь маш энгийн юм байгаа. Хэрвээ чиний камер урагшаа хоошоо хөдөлж болдог, 2 хажуу тишээ хөдөлж болдог, дээр нь суурин дээр 2 тишээ ингэж хөдөлж болдог бол энэ 3 тэнхлэг юм байгаа. Тэгвэл энэ гимбалн дээр 2 тэнхлэг байгаа. Ямар 2 тэнхлэг байгаа вэ гэвэл 2 тишээ дээшээ доошоо урагшаа хоошоо байхгүй гэсэн үг. Тийм учраас энэ гимбал нь болохоор 3 биш 2 тэнхлэгтэй учраас нэг талаараа сул тал байж магадгүй. Гэхдээ тийм учраас энэ маань илүү хямд байгаа гэсэн үг. Илүү жижигхэн байгаа гэж ойлгож байна. Энэ дэлгэхэд маш хэцүү. Чи нэг гараараа дэлгэх ямар ч боломжгүй. Чи камера тавиад эсвэл гар утсаа далд хийж байгаад яг 2 гараараа барьж байгаад энийг дэлгэн. Тэгэхэд бол чи эхлээд энийг бүтэн эргүүлээд бариулаа сунгаж гаргаад дараагаар нь энэ 2 дахь хэсгийг дэлгээд уцаагаад хаагаад тэгээд энэ бэлэн боллоо гэсэн. Тэгэхээр энэ гимбалн дээр таалагдахгүй байгаа 2 дахь сул тал нь болохоор энэ дэлгэхэд маш хэцүү гэсэн. Би энийг дэлгэхдээ бүр яг анхаарлаа хандуулж байгаа 2 гартаа барьж байгаа дэлгэдэг. Нэг гараараа дэлгэх ямар ч боломж байхгүй. 3 дахь таалагдахгүй байгаа зүйл нь энэ тэр чигээр хуунцар юм байгаа. Энэ гимбалн дээр төмөр иданг ердөөсөө байхгүй. Хэдэн болтнууд нь байж магадгүй. Бус нь тэр чигээр хуунцар гэсэн. Нэг тийм хямдхан мэдрэмж төрж магадгүй. Гэхдээ нэг юу үг нэг ирээнээс авчихсан юм шиг биш. Тэгтэл тэр чигээр хуунцар үйл ялэг тийм хөнгөө учраас гарт төдийлэн суухгүй. Гэтэ би энийг мэдэхгүй байна. Зарим хүнд нь энэ таалагдчих магадгүй. Надад бол төдийлэн таалагдахгүй байгаа. Тэгэхээр энэ гимбалын хувьд болохоор таалагдахгүй байгаа 3 шалтгаан нь болохоор энэ байна.
Окей, тэгэхээр чи хэрвээ влог хийдэг бол эсвэл онлайнаар хичээл заадаг бол юу ч хийсэн бол ямар дааш өөрийнхөө бичлэгийг хийдэг бол ийм зүйл авахыг зөвлөж байна. Гэхдээ би энийг бол гимбал гэж нэрлэмээр гэнэ. Хэрвээ чи үнэхээр гимбал хүсэж байгаа бол 3 тэнхлэгтэй гимбал аваарай. Энэ зүйл нь болохоор мэдээж чиний дүрсийг чинь тэнцвэржүүлнэ. Учир нь 2 тэнхлэхийн дагуу дүрс чинь тодорхой хэмжээнд доктортой болчихж байгаа гэсэн. Гэхдээ чи гимбал авах гэж байгаа бол энийг битгий аваарай. Энэ бол илүүтэйгээр миний хувьд бол селфи гар юм байгаа. Маш гоё, сайн олон үйлдэлтэй селфи гар. Хэрвээ чи ийм селфи гар сонирхож байгаа бол энэ бичлэгийн тайлбар хийсэгт би линкийг оруулсан байгаа. Тухайн линкээр ороод хямдарсан байгаа учраас захиалгаар гэртээ хөргүүлээд ийм гимбал өөртөө авч болно гэсэн. Гимбал бол селфи гар би мэдэхгүй байна. Ямар ч байсан Zhiyun брендийн Smooth X гэдэг загварыг селфи гар гэдэг хөө. Селфи гарыг өөрсөндөө захиалаад авцгаагаараа тэгээ та нарт маш их хэрэг болох бах. Ямар нэгэн гэр бүлийнхэн бичлэгийг, найз нөхдийн бичлэгийг хийж байхад энэ жижигхэн учраас чиний экран чинь чөлөөтэй багтах учраас элдв янзын аял зугаалга найз нөхөдтэйгөө орж гарч явах үедээ ийм зүйлийг гаргаж ирээд бичлэгийг хийх юм бол чиний бичлэг хамаагүй илүү болох болно, илүү сонирхолтой, илүү цэвэрхэн чичиргээ багтай болох болно. Тийм учраас энэ зүйлийг авахыг зөвлөж байна. Гар утсаа ашиглаад энэ селфи гарн дээр тогтоож байгаад харьцуулсан тийм бичлэг үүсгэхийг хүсэж байгаа бол коммент хэсэгт тест үзмээр байна гэж бичээд үлдээгээрэй. Магадгүй би гадаа гараад гараараа бичих эсвэл энэ селфи гараар бичих юм харьцуулсан бичлэг хийж болох юм байна. Окей, ингээд дараагийн дугаартаа уулзцгаая. Peace.